Гэхдээ би итгэж байна. Энэ амжилттай болно. Зөвхөн хэрвээ би өнөөдөр энэ амжилттай болохгүй бол тий цаашдаа миний хүүхэд бүр л хэцүү байх болно. Намайг юу ч хэлэх нь хамаагүй шүү дээ тий. Уянгаа юу ч хин уянгагийн ард байгаа тэр нь бол хамаагүй тий. Би миний ард ганцхан л хүн байгаа гэдэгт итгэж байна. Тэр бол арт юм, голон төм. Хэрвээ энийг миний ард хин нэгэн байгаа гэж бодоод энэ боломжийг алдах юм бол би биш. Ард түмэн өөрсдөө харамсна. Энэ хувь цаа энэ улсаар хооштой харамсах болно. Би бол харамсахгүй. Би харамсахгүй юм хийсэн. Би өөрөөсөө шалтгааллах бүхнийг хийж байгаа. Үр хүүхдээ хаяад явж байгаа ээж хүн байж болох уу? Яг ээж хүнийхээ хувьд би маш хариуцлагагүй хийж байгаа байхгүй тий. Өнөөдөр одоо бараг л би нэг 20 хоноод гэртээ ирэхгүй бол миний хүүхд би тасралтгүй 4 сар явсан бол өнөөдөр намайг ээж ирж миний ээжийг л дуудаал байж ах байх юм л тий. Тэгэхээр ер нь золиогүй юм гэж байдгүй. Гэхдээ би яг өнөөдөр хоёроо хурж байгаа охинтойгоо хамт байх тэр хугацаагаа золж байгаа. Гэхдээ энэ бол тийм том золио биш л гэж би бодож байна. Үрэн мартаж ийж их үйлс рүү явдаг л да. Тэгээд энэ маргаашийн тухай хүүхдийнхээ сайхны тухай юм. Хүүхд нь маргааш яах вэ гэсэн бодлын хүн бүхэнд байгаа шүү. Над бол үндэ тэгж бодож байна. Тэгж бодож байгаа мянган зэххүүч байгаа. Энэ бол их холын юм л да. Тэр нийлэг илэрхийл гэж би зүгээр их өөрөө тусгаж бодож байна да. Тийм л байгаа юм. Би бол итгэлтэй байна. Тийм, би бол маш их итгэлтэй байна. Магадгүй хэдэн сарын өмнө 4 сарын өмнө Бацагт ахт хоёр энийг хоорондоо ярилцаад ерөөсөө хоёлаа хөдөө явъя гэдээ ингэж яхта яг өнөөдрөх шиг юм итгэлтэй байгаагүй шүү дээ. Тийм итгэлтэй байгаагүй. А яг Монгол орноо тэр чигээр нь тойрч хүмүүстэй уулзсны дараа бид хоёр одоо л юунаас ч айхгүй итгэлтэй болж байгаа байхгүй юу? Бид арт түмэндээ тангараг өргөсөн. Итгэлтэй бай. Би биендээ итгэе. Арт түмэн бас биднэрт итгэг. Хин нэгэн дагуулж явах итгэлтэй хүн байхгүй бол бас хэцүү шттэ. Тэгээд юу гэж бодож байна гэвэл бид нар цусан тангараг өргөсөн. Би биендээ. Тэгэхээр энэ үйлс бол амжилттай болно. Иргэд улам бүр биднэрт эргэлзэх хүн бол байхгүй болж байгаа гэж би бодож байна. За бүр одоо хүсэхгүй байгаа нь магадгүй одоо эсрэг байгаа хүмүүс нь бол эсрэгэл байна үз. Эргэлзэжсэн хүмүүс бол эргэлзэхгүй болсон байхаа гэж бодож байна. Тэгээд чи юу гэдгийг олон хүн энэ амжилтгүй болчвол яах вэ гэл ингэдгийг. Гэхдээ яг олон жил тэмцлээ, иргэний хөдөлгөөнд тэмцэж ирлээ. Ард түмэн дэмжихтэй дэмжижсэн, дэмжихгүй байсан тий. Гэхдээ энэ юм амжилтгүй боллоо гэд одоо бид нар бас та нар огч шүү бид нарт гомдох юмгүйгээд хайж явах нь юу юм те тэгж болохгүй л те миний хэлдэг нэг зарчим байдаг ард түмэнд гомдож улс төр хийдэг улс төрч байж болохгүй гэж те тэгээ улс төрч гэдэг бол албан тушаал биш сайд болохоор их хурлын гишүүн болохоор улс төрч болчдгүй шүү дээ би бол тэгж боддог тэгээ ард түмэнд гомдож улс төр хийж болохгүй тэгэхээр миний энэ тэмцэл ер нь бол явсаар л байх болно. Бүх юм сайхан болохыг эхлэн юу гэвэл хүн болгоны зүрх сэтгэлд гэрэл гэгээ орно. Ирээдүйдээ ихтгэлтэй болно. Энэ бол баг бидний хийх гэж байгаа ажлын тал нь гэж ингэж бодож байна. За энэ хувьсгал энэ үйл ажиллагаа энэ хөдөлгөөн энэ холбооны наран түмний эрэлт өсөл шаардлага. Зарим хүмүүс бодож байна ярьж илээ. Ядаж оюу толгойн энэ гэрээг энэ юмыг жаахан зохиролуулж чадах болов чадахгүй л алдлаа шүү дээ. Яг үнэ. Энд л их бод ядаж энийг хүлээж ийн хүмүүс. Гэхдээ энийг нэг жаахан эргэлзээд али бодъё гэд нэг аваад үлдэх арга байна уу? Бүр ядахад одоо тэгвэл том гавья. Их найдвар тавиад байгааг л илэрхийлдэ өрхий. Ард түмний доо болоо юмд хүрнэ гэж хэлсэн гордлол л доо. Хүрдэг хоёрыг илэрхийл гарна л да. Ер нь ард түмнийг дээлдэг гэрээ мэрэ гэж байдаг юм уу? Гэрээ чи юу юм гэрээ? Тэгээд тэр цэсмаа гадаадынхан те тэнд гадныхаа Монголын эрх ашиг, Монголын ард түмний эрх ашиг хүндсэн гэрээ те. Би бол та нар бүгдээрээ нэгтчих цуглаж талбай дүүргээд багтахгүй багшралт те. Хаан тэр аймгийнхаа талбай, сумынхаа те. Хаа байгаа газараа монгол хүн болгоны тэмцэлд оролцсон. Гэхдээ тэгэхээр яаж бид нар дийлэхгүй байх юм бэ? Хамгийн бүх юмны эцсийн найдвар одоо ард түмэн байхгүй. Одоо эцсийн найдвар бүх юмны эцсийн найдвар та бүхэн өөрсдөө шүү. Өнөөдөр зурагтаа үзэж сууж байгаа хүн болгон би өөрийгөө битгий гол гэдэг байгаа байхгүй. Би ядуу, би хөлгөө, би доглон, би ч тийм боловсралгүй, би ч юм царай муутай юу гэдгийг те. Ерөөсөө битгий гол. Таньгүйгээр энэ юм бүтэхгүй гэдгийг хүн болгоо ойлго. Хэрвээ ингэх юм бол бид зогсож чадна.
Яг хөдөлгөөнүүд янз бүрийн аргаар үзэж байна л да. Жишээлбэл дотооддоо шүүхийн маргаантай байгаа гэрээг бол хүчин төгөлдөр гэж үздэг олон улсын арь бидрийн шүүхтэр. Тийм учраас захиргааны иргэн шүүхэд янз бүрийн хэлбэрээр л өгөөд байна те. 4 сарын 6-наас энэ автоматар хүчин төгөлдөр болох гэж чинь. Хэрвээ тэгэх юм бол үүний дараагийн асуудал бид нэр Лондонгийн арь бидрийн шүүхтэр очиж англи хэлээр шүүлэх нь шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний асуудал биш болоод хувирч байгаа байхгүй юу? Оюу толгой бол баг автоматар 70 жилээр биднийх юм шүү дээ. Би тэр уулзалтан дээр бас хэлжсэн 70 жилийн дараа бидний хэн амьд байх вэ гэж те. Та хоёр лаванд байхгүй. Тэ энийг хин ихэж авах юм те. Тэгэхээр бид нар одоо л биднэрт боломж байна. 4 сарын 5 гэдэг бол өөрөө сайхан өдөр те. Ханш нэгдэж байгаа, хаврын уур орж байгаа ийм сайхан өдөр. Би бас Монголын нийгэмд, Монголын ард түмний амьдралд хаврын уур орсон гэрэл гэгээгээс ийм сайхан өдөр байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр бид нар бүх юм аврах ирээдүгээ үр хүүхдүүдээ те энэ оюу толгоогоо аврах энэ өдөр бол 4 сарын 5. Яг хэдэн ч өдөр үргэлжилж магадгүй. Гэхдээ бид нар хичнээн олуулаад цуглан төдий чинээ богино хугацаанд авч хайж чадна. Одоо 90 оны арч самсгал гэж ярив. Нийгмийн эдийн засгийн байгууллагын өөрчлөлт чи би бас өөрөө ярих дуртай. Тэр бол тодорхой хэмжээний ихтэй онлын юмнууд тавьдаг байсан. Яаж ч болохгүй хацаанд тийм ээ. За ингэн ихээр чинь яаж ч болдоггүй тийм ээ. Зүгээр одоо юу гэдгийг Монгол Ардын хавьсгалтан болиг ачаалсан бол тийм хэмжээнд төрж байсан үгүй ч. Тэр шиг тодорхой одоо чинь хуулийн хүрээнд, хүн төрөлхтний оюун санааны хүрээнд, олон улсын хэм хэмжээний хүрээнд та түрүүний гоё юм хэллээ шүү дээ. Үнэхээр дотооддоо маргаантай байгаа гэрээг дэлхий яаж хүлээж авдагч байдгийг. Тим юмнууд нь нэмэр өгөөдөөвэл нөгөө бодит болох юм замын лас байгаа юм л дээ. Тийм тэглэх байх. Улсын их хурл өөрөө тарах шийдвэрээ гаргавал автоматар яг ер нь энэ төрчин өөрөө 1 секунд ч гэсэн байхгүй байж болохгүй шүү дээ. Удирдлага бол заавал байх хэрэгтэй тий. Тэгэхээр автоматар өөрсдөө тарах тогтоолоо батлаад өөрөөр хэлбэл үр гүйцэтгэж болж байгаа. Дараагийн бүтцийг бид нар бас санал болгоно. Энийг бол бүх хүмүүс хэлцээрийн ширээний ард сууж байгаа иргэний хөдөлгөөнүүд тий парламентын гадна байгаа дотор байгаа намууд хувьсгалтнаа марчилсан намаас төлөөлөл өөрсдөө оролцдог. Иргэдийн төлөөлөл маш олон төлөөлөл оролцож байгаад за дараагийн нийгэм ямар байх вэ? Одоо бид нар дараагийн бүтц ямар ах вэ? Бид нар суур өөрчлөлт хийн гэдэг нь үндсэн хуулиа өөрчлөе, сонгуулийн тухай хуулиа өөрчлөе, намуудын тухай хуулийг өөрчлөе, сонгуулийн ерөнхий ороог өөрчлөе. За нэг төр бүтц байгуул нь улсын их хурл тарлаа. Тэр ард түмний онц зөвлөх нь, онцыг хурл гин үү, юу гэнэ үү те. За тэр бүтц маань одоо энэ бүх шийдлүүдийг үндсэн суурийг нөгөө хөрсөө цэвэрлэх ажлаа хийх юм байна те. За тэгээд энэ ард түмний онц зөвлөлийг яаж сонгох вэ гэдгийг бид нар бас бэлэн рецепттэй л орно л доо. Ийм санал нь энэ дээр ярилцсан гэдэг. За тэгээд тэр нь бол аймаг магадгүй сум болгоно, сухаалаг, монголоо гэсэн те. Тэр одоо мундаг хүмүүс Монгол зөндөө байна шүү дээ. Бид нар сая явж олон хүнтэй уулзлаа те. Энэ мундаг хүмүүс хурж ирээд бүгдээрээ тэрийг батлыг тэр хуулиудаа. Намуудыг шинэ сонгуулийн намуудын тухай хуулийн дагуу намуудыг дахиж бүртгэхийн шинээр тэгээд шинэ сонгуулийн хуулийн дагуу шинэ парламентын сонгуул явуулъя. Шинэ үндсэн хуулиа батлана шүү дээ төрүүлээд. Энэ үндсэн хуульдаа зохицуулж тэр хуулиудаа батлана. Сонгуулийн ерөнхий орог цоошнээр үүсгэе. Одоо бол энэ ерөнхий ороо чинь энэ намуудын гар хөл болсон, энэ намуудын төлөөлөл голцоо оролцсон ийм л юм байна шүү дээ. Уул нь бид нар 50 замаар их боломж байгаа. Ард нийтийн санал асуулга 14-5 жилийн өмнө батлагдсан нэг ч ашиглаагүй хууль байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар сонгуулийн ерөнхий ороо саналыг тоолдог. Дахиад ийм бодлоо ард нийтийн санал асуулгыг ингэж бодлуулахгүй гэсэн итгэл сонгуулийн ерөнхий оронд өнөөдөр байхгүй байгаа байхгүй. Тийм учраас сонгуулийн ерөнхий ороог бас өөрчлөх хэрэгтэй. Энэ бол том өөрчлөлтийн нэг тийм. Ингэжээж бид нар дараагийн шинэ сонгуулиа явуулаад тэр шинэ сонгуулиар бүрдсэн шинэ парламентод нөгөө онцгийн хуралд нөгөө төр бүтэц төр байгууллага маань эрхээ шилжүүлж өгөөл ингээл Монгол улс маань цаашаа ном ёсороо зам ёсороо явах хэрэгтэй. Улсын хурлыг тарахад хууль зүйн хувьд бол ямар шаардлага байдаг. Улсын өөрөө тарж болдог тийм ээ. Гэх мэтлэнгийн тэр мэрэл одоо концепцуудын хувьд юу хуулийн дагуу хувьсгалыг ер нь хуулийн дагуу хийхгүй шүү дээ. Тэгэхээр ард иргэд хүсчээвэл ард иргэдийн олон хүсчээвэл энэ үйл явдал болно л гэсэн үг. Тийм. Хувьсгал хийх хууль гэж хаанч байдаггүй ах тийм ээ. Үндсэн хуулийн тэр бие биенийгээ хяналтын зарчим, арчилсан зарчим тэр бүх юм алдагдсан тий. Өнөөдөр хууль даанаар бүх юм хийж байна. 28 хуульдаа л өөрчлөлт оруулдаг. 28 хуульдаа л хяналтгүй парламент бий болгодог. Засгийн газараа улсын их хурлын гишүүн засгийн газар байхыг хүлээн зөвшөөрдөг тий. Энд чинь өөрөө хяналтын тогтолцоо байхгүй. Засаглалын тэр хуваарлтууд нь алдагдсан.